Сайн байцгаана уу? Хоньны ордныхоо 2025 оны 3 дугаар сард хоньны ордныхны амьдралд чухал өөрчлөлтүүд тохиох төлөвтэй байна. Энэ сард санчир гараг загсны ордод байрласнаар та өөрийгөө илүү сайн ойлгож дотоод ертөнцөө нээх боломжтой болно. Энэ нь таны сэтгэл хөдлөл зүйн сонгоо илүү гүнзгий танин мэдрэхэд туслана. 3 дугаар сарын 29-нд болох нар хэртэлт нь таны амьдралд шинэ эхлэлийг авчирч шинэ амьдралынхаа хэв маягийг эхлүүлэхэд түлхэц өгнө. Энэ үеэр та өөрийгөө зориг тэмүүллээ дахин үнэлж ирээдүйн төлөвлөгөөгөө тодорхойлох боломжтой. Санхүүгийн хувьд энэ сард орлогын нэмэлт их усрууд гарч ирэх магадaltaй. Амжилттай хөрөнгө оруулалт хийх боломжийг ашиглаж санхүүгийн байдлаа сайжруулахад анхаараарай. Хайр дурлалын тал дээр ганц бие хоньных нь сонирхолтой хүнтэй танилцах боломжтой бол гэр бүлтэй хүмүүс харилцаагаа бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Энэ сард шинэ харилцаа эхлүүлэх хамттай аялалд гарах зэрэгт таатай нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн хувьд ажлын ачаал их байх тул амралт ажлынхаа тэнцвэрийг хадгалахыг зөвлөж байна. Хэт их ядрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул өөртөө цаг гаргаж биеэ амраахад анхаараарай. Нийгмийн харилцаанд энэ сард шинэ хүмүүстэй танилцах, харилцаагаа бэхжүүлэх боломжууд гарч ирнэ. Эдгээр шинэ боломжууд нь таны амьдралд мэрэгжил болон хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлж ирээдүйн ашиг тусаа өгөх болно. Ерөнхийдөө 2025 оны 3 дугаар сар хоньны ордныхны хувьд өөрийгөө хөгжүүлэх шинэ боломжуудыг ашиглах, амьдралынхаа олон талбарт ахиц дэвшил гаргах таатай үе байх болно. Ингээд та лайк, сабскрайб дараад сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.